Зохиолыг бичсэн Хайтан. Дуу оруулсан Б. Оргилвалд. Нүд. Төгсгөлийн 11-р хэсэг. Эгчтэн зүгээр л тэгэж санагдаад. Дээрээс нь танаа хүний нүд их сонин, ховор. Хүүхэд байхад нь хоёр нүдэнд нь цагаан унжсан гэдэг юм аа. Тэрнээс хараа нь бол зүгээр. Миний дүү юм мэдэхгүй улсад бол ингэж хэлээд дарааглаад байхад болно. Ажаагасаа юм нуух хэрэггүй. Ажаа нь бас үзэж туулсан юм байна. Мэдэх юмаа мэднэ. Нөхрий чинь нүд. Ховор нүд. Энэ сав шимд ийм нүдтэй амьд битгий хэл үхэж үргэгдсэн хүнч байхгүй. Би таны яриад байгааг нэг л сайн хүүхээ чи гэд нэг сонсов. Энэ чиний бодож байгаа шиг өвчин өрдөө биш. Нөхрийн чинь гавлын хонхорхоод зэтгэрийн нүд өнгөрч байгаа юм. Хүний үзээгөө үзэж харамуу сансан хүнээ сийхгүй гороож өгдөг айхтар ид. Ингээд та зүгээр үү? Чи уг нь харсан та. Ойлгож мдээгүй веб сэжиг авсан л байж таараа. Тэр олон хэрэг яагаад тэнд байсныг гэхийг сонссон эргээгийн дотор харанхуулаад ирэв. Тэр дуугарч чадсангүй. Нөхрөөс энэ тухайн асуугаад тэр барьцаалтаж багхан маргалдаж авснаа ч санав. Тэр зүгээр биш миний охин. Чи ихчтэй тусал. Би чамд туслая. Яаж? Ингэж асуусантан ирэхээ өөртөө ч итгэсэнгүй. Юу ч бодлоогүй асууж игснаас харвал түүнд тусламж хэрэгтэйг төвөггүйхэн мэдчихмээр. Би чамайг хайртай хүнтэй чинь үүрд үлдээж чадна. Довтлох тайсны аюулгүй, донслох сэтгэлийн зовлонгүй. Яг л чиний хүсч байсан шиг тайван амьдрал. Тийм их хайр. Харин чи надад миний хүссэн ганцхан эмийг л аваад өгчих. Юу юм? Нүд. Нөхрийнхөө нүдийг. Тэгвэл би чамд наад зүрхт чинь цаанаагаа тэр нандин хүслийг төвөггүй биелүүлээд өгнө. Тэрэн шиг амархан юм байхгүй. Та чинь юу яриад байна? Нөхрийнхөө нүдийг чихэх шиг. Наад ухаан санаа чинь ирүүлээ. Хотод очиод сэтгцэн эмнэлэгт амбулатороор цаг аваад үзүүлээрэй. Хавар намартай очир дараалал их эртхэн очих тусмаа эдгэрнэ. Имээ сайн угаарай. Ингээд болсон танхимын өөд рүү алхаж явтал ганц гэрэл тусгаж байсан хаалга нүдэн дээр нь тасгийн хаагдлаа. Би чамд их ивэр ойлгуулах гэж хичээсэн шүү. Эвтэйхэн хэлж байгаа термин хийчихсэн бол хин хинд минь амар байсан юмсан. Нэгэнт ингэж байгаа бол би ч өөрийнхөө аргаар үзнэ. Ингээд сандал дээрээс нь босон зогслоо. Амар айлууд хашаалж нарийн гудам болгосон замаар гүйнэ. Дэлгүүрийн худалдагчийн хэлсэн тоод дэш гүйж явна энэ. Зүрсэн айл бүрийн тоодыг харж аваад цааш гүйх. Энэ үед нар хэдийн жаргаж шөнийн тэнгэрт төг төмөн одод тодрон гэрэлдэж байлаа. Шөнийн сэрүүн агаар ингэр цээжийг дааруулж хамар амийг нь бээрүүлэгч хайртай гэдгэн хэлж амжаагүй тэр нэг бүсгүйг аврахын тулд бүхнийг зориулахад бэлэнгүй нэ. Азар хэлсэн тод хаалган дээр ирв. Нүдлээ. Нүдэд л байлаа. Хүн гарч ирэх нь битгийх л нох хож худсангүй. Уг нь нэг айлын хаалга балбахад тэр хавийн ноход зогсоо загиу хуцаж эхэлдэгсэн. Гэтэл энэ ёрын шин ноход ч ган хийж ганц дуурхаас имэж байх шиг хүйтэн тэгээд бас зэвэрэн. Хүм бусын их хүч давм гайлж бүхэл бүтэн тосгоны амийг барьсан шиг. Амар байдаг хүчээр балбаж байтал нэг залуу гарч ирэв. Үчээ чинь харанхуш нь айлын хаалга эвдэх нөө гэж хөмсгөн байдгарын зангидсан залуу гэрийн замцаан ангирыг зөрүүлж тэрсээр гарч ирэхэд амар дэрэгдүрэн зөрөнгүүж гэрт нь орлоо. Ойлсаар нүдэнд нь ус гүйсэн залуу бүсгүй цуухныхан өмнө бөхтийн суун. Харин түүний цаана өглөөхөн гэрт нь орж ирээд гарсан тэр авган инээмсэглсэн зургийн юм зуулаас ч байлаа. Амрын идэхийг хүсээгүй тэр үнэн нүднийх нь өмнө иржээ.
За ямар ч тач хэдий талигч болсон хүн танаа дэрнэ гэж бол байхгүй. Тэглэж хурал цуглаан гэж би ялав юуд сонсоогүй. Гэхдээ төвд нэг данхин байх нь байгаа. Тэнд сонгуульд өгөх үеэр эсвэл хотоос кино шиг ирэхээр л улс амьтанд цугладаг юм гэснийг санаж төврөөгүй лээ. Тайзны гэрэл асаалттай байлаа. Гүүхэрэн ирсэн амрын зүрх нь амаар нь гарч шахна. Дөхөх тусам тайзны голд буруу харуулж тавьсан сандал дээр өнөө танил саатай алчуураар толгойгон боосон ногоон дээлтэй авгаа нурууган харуулн сууж байлаа. Амар хитгэн том алхаад тайзны өмнө ирж нэг гараараа тайзны болонгаас түшиж дээш үсрэн гарахад эрхий шалан дээр дээш харан хэвдэж бахан тэр. Царай нь байдгаар нь цонхиж уруулн хөхөрч гөж. Амар гүн очиж бүсгүйг мөрөөрн тэрэн сэгсрэг авч ямар ч хариу байсангүй. Суларсан биеийг нь ингэртэн тэрэн нэрээр нь дуудан орилж байхад өнөө авгаа нэг гараараа саатай алжууран авч тавихад царай нь хором хөрөхгүй хугацаанд өөрчлөгдөн хуучны танилэр болон хувирхан тэр. Нэгэн цагт тэр амартай таарчгаад нүдийг нь нэхэж байсныг залуу харамгц танив. Мөнөөхөр сандал дээр исэн босч хорвоо дэлхий уужимтач уужим огтор дож огтор хаа хүрнэ гэж зүгтамтай дүүмэн ахыгаа эвтэ тавта хэлж угаа дээр өгчгсөн бол дээр байсансан даанчтэй энэ хүргэх гэж түүнийг ин хэлхийг амар сонссон ч тоосонгүй. Эрхэгийн мөрөөр чанга твэрч нүүрлэн унжсан үсийг хойш хилэн нэрээр нь дуудсаар байв. Өнөөхөр үргэлжлүүлэн хайрын сайхан охин үргэлтгэн байна шүү дээ. Чамд гүэмо хайртай маа. Амрыг бодож ивэр үзэх гэж нэлен хичээлээ. Нүрэг янзгүй шүү. Айхтар юм. Ингээд чи надад нүдэн өгчхөд наад хүүхэнтэйгэн амьдарч суувал дээргүй юу? Чи над өмхий амаа тат. Бэтгий тэгэл дээ миний дөө. Чамд ингэж дэмий байгаа юм чинь надад тэрвэл эрдэнэ болно. Эд мэдхгүй хүн эдийн нэр гутаана гэж. Миний нүд чамд зүгээр эд юм уу? Ахын дүү сайн сонс. Би ч гэсэн чам шиг жир хүнийг хардггүй хардаг. Чи л сүрдээд байгаа болохоос байдг л нүд штэ. Цаавал ингээд өөрийг нь гэдэг цор ганц хүний алдан барин ойлгох хэрэггүй. Надад бол наад хоёр нүд чинь л жугал болохоос наан хэн үхэн үү үргэдэн үү огтоо сонирн биш. Дэмээл амны гарц. Гэхийг сонссон амрын дотор уур буцалж юу юугүй босч мөнөөхрийг боож гарлаа. Энэ үед амрын нүдний хялгсан судснууд нь хүрэн цусаар дүүрч хормын дотор хүрэн улаан өнгөтэй болоод ирснийг харсан ир амьсгалан боогдохж тоологгүй шүдэн яралзуулан хөхөрч гарлаа. Тэр энэ их чинь хилээд байсан юм. Өшөө гэж өгөөдөж эхлэхэд амрын гарт өнөө эрийн хүзүүний яс нуржигнан хугарч байх нь мэдрэгдэж байлаа. Гэхдээ тэр энэ тэсвэрлэшгүй их өвдөлтийг огт тоосон шинжгүй инээсээр байх үед амрын дотор улам бачуурч цээж нь их уурандан багтаж ядан юу юугүй дэлбэрэх гэж байх шиг санагдана. Бүр амьсгалж авч болохгүй шахагдаад ирэх үесэд хоёр нүднээс нь нулимс биш цус урсаж хоолойг нь боон доор оруулсан эрийн хазар дээр дуссан тэр толоохоор оролдон хилийн сунгаж байх нь доттор маажиж байх. Гэтэл хөлийнхэн шилбэнд нэг зүйл хөрөх шиг болжээ. Ирэх арай гэж сэхээ ороод мөлхсөөр ноцолдож буй хоёр эрийн дэрэг дэрэн амрын хөлд хүрсэн тэр байжээ. Залуугийн гар суларч тэр дуран бүсгүйг тэврэн авахад бүсгүй цээжинтэй багтаж ядсан камсгалан цустай юутай эдэн завжирэн урсган байгтан амра нүдэ битгий өгөр чиний нүд би чиний нүдэнд хайртай нүдэл битгий өгөр гэва хитгэн үг нийлүүлж хэлэхдээ л хамаг тамиран барсан бүсгүй чичирсэн гараараа залуугийн хазрыг хэлж бас уйлж байлаа. Хэдхэн хормын дараа бүсгүйн гар сулран унаж нулимс дүүрсэн нүдэн нээлттэй чигээр нөгөө ертөнцид одхон тэр. Амар байдгаран бүгдийн суугаад цөрхөртөл уйлж гарав. Харин хоолойгон боолгож байсан ир
Арай гэж босч ирээж хөл дээр нь тогтож ядан гойвхтан мөн л яожтой инээж. Тэр чи гарсан биз? Надад хэн үхэх хэн сэх хамаагүй. Би аавна гэснэн авч байж л салдаг хүн. Харин би хүмүүст хийсэн үйлийнх нь үрийг заавал хамсуулдаг. Би биш юма гэхэд миний нүд. Чиний тэгтлийг хүсэж байгаа тэр нүд чамд амсуулна. Гэхийг сонссон эрийн царай бараагаад ирэв. Тэр хойш алхахаар хөлөн зөөж амжаагүй байтал гинт ар гэдэргийн савн ойчв. Газар тэрийн унаад нуруу нь арагш нугарч дагзаран хойш гэдийн татаж эхлэхэд амар босч түүний дээрээс өнгийн харна. Цусаар уйлсан улаан нүдээр. Төдөлгүй яс тас тасгийн дуугарч залгуулад хөвлийн доогуур гарьсан урагдж түүний бие хоёр хэсэг болон хуваагдах гэж байх шиг нугарч байлаа. Түрүүхэн л амьсгаа авахын нөхцөлгөө боолгож багтан тажигнтэл хөхөрч байсан энэ удаад амин гүн хашгирч байв. Ингэхдээ тэр бурхныг дуудан орилж байлаа. Магад энэ бол түүний амьдралын эхний бөгөөд сүүлийн удаа бурхныг сонсон тэр ганц тохиол байх. Мөд өнөөх залуугийн дагц шилбэн тушаа ирэхэд түүний амь тавин хашгирах туу сая нэг таг боллоо. Амар эрхэгийн хөрж буй биеийнхэн дэргэд ирэв. Чичирсэн гараараа бүсгүн хоёр нүдийг аниулж уруул дээр нь сүүлийн удаа унсав. Хүйтэн гарыг надхан газар та нааж удтал уйлжээ. Хүйтэн төмөр харшин дуугархад тэр чимээ хонголын нөгөө үзүр хүртэл цуурайдан сонстон. Төдөлгүй мухар бүрээс ижил хувцастай хоригдлууд гарч ирж нэг игнэгээр жагсан эмх журамтайгаар салхил харгарлаа. Хаврын бүлийн салхи нялх ногооны үнэртэй горшин сэтгэл догдлуулж зүрх баярлуулна. Бүх хоригдлууд гарч ирсний дараа нэг харгалзагч өөр нэгэн хоригдлын гараас хөдлөн авчирч сандал дээр суулгав. Түүнийг ийн гарч ирэхийг холоос харж суусан хэрэг ниссээр дэрэгдэн нэрж гуагална. Харин өнөөхөр халааснаас өөрийнхөө хоолноос илүүчилсэн талхны буланган гарган ирж өгснийг хэрэг тоншиж байхыг харсан хоёр хоригдлын нэг нь энэ хин хэрэг амра нүүрэн дээрх сорв энтерний аасан айхтар юм бэ. Ямар хэрэгээр орж ирсэн юм? Хайртай хүний нэг өвгөнтэй гардаад нугчихсан гэсэн. Нөгөө өвгөнөө бүр нугаслаад нуруу хүлээг нийтүүлчихсэн байсан гэсэн шүү. Ба яггүй д байх нь. Гэхдээ одоо харааг уулчихсан юм шүү. Наадах чинь чирээ ямиг бол харахгүй. Харин манай шоронгийнхан бол байн гочиж юм асуугаастай. Хянагч нар хүртэл амар авахгүй шүү дээ. Байн гэргүүлтэн. Тэгэхээр бас шаггүй навшил доо. Нөгөө бөөмөө гэдэг юм уу? Үгүй ээ. Нэг удаа хэрэгт дурлаад асуухгүй юу? Тэгсэн энэ хэрээнүүд нь ирж хилээд байдаг л гэж бодсоч байлээ. Тэгвэл жинхэнэ мэдрэл гараа байна л да. Тийм. Ямар ирүүл хүн хүүхнээ нугчаад нүдээ ухчих вэ? Өөрөө ухсан юм уу? Тэнгэн лээ. Наадахт чинь хүмүүс хэр халдаахгүй хамгаалдгийн холхон л угаарай. Энэ яраг хашааны нөгөө болонд нарлаж суусан амар даанч сонссонгүй. Харин өдрийн нарны бүлээн туяа газар амыг нь хэрхэн ээж бүү явдлын мөчбүрийг алдалгүй мэдэрч түүнийг сэтгэлийн гүндэн нандинан хадгалсан эрхэгийн хайр хэмээн төсөөлж жаргаж байлаа. Төгсөв. Зүүдлээрээ гүнж зэрэг зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшн болон Mbook вебээр сонсороо.